манай хоёр охиныг имэн салхины аваа гарцсан. Тэгээ тэр хооронд би богинохон хэмжээний home tour хийе гэж бодлоо. Гэрээ хальт танилцуулъя. Яагаад гэвэл home tour хийгээд өгөөч яг асуусан байсан. Өнөөдөр амлалтандаа хүрээд бүгдээрээ манай гэртээ танилццгаая. Энэ бол манай том өрөө. Бас мегавтэрийн office гэж хэлж байна. Манай баг охины бүгэлэгч байна. Энийг ордер нэмэх ашиглаж байгаа. За тэгээд ийш явъя. Энэ миний хувцсны шкаф, энэ хувцсны шкаф, энэ болохоор яг миний айфон хэрэглээний юм хийдэг. Харин энэ шкаф бол мегагийн хувцсны шкаф байна. За бүгдээрээ миний шкафыг онгоолгож үзье. За энэ дээр мэдээж эмэгтэйний хэрэглээ, жижиг шатаг юм, гангарааны, бугуувчан, усны болт. Хамгийн дуртай юм мэдээж миний үнэтэй авснаад. Энэ миний number 1 Prada-гийн candy гэдэг нь байгаа. Энэ болохоор Chloe. Яг дараагийнхаа нэр Victoria's Secret-ийн Bombshell амар дуртай. Гэтэ эдрээ хэрэглээгүй амар удаж байна. Мэдээж нялх хөхтэй болохоор хэрэглэх ямарч боломж гардаг. Эндээ би хасаа амар дуртай. Энэ яг гэхээр нөгөө body spray би илүүгээ цацгаар гоё үнэртэй мөртлөө бие чангой гэдэг гэлтануулдаг. Эндээ хасаа амар дуртай. Айгу этгээд үнэртэй. Энэ харин жижигэн савтаагаад би ийш ч авч явахдаа хэрэглэдэг. Яг үнэртэй бас нэг иймэрхүү байна. За энэ доотлын тасагд нь юу вэ гэхээр миний нарны тас байна, өдөр тутам хэрэгэлдэг. Хоньны сүлтэй гарын тас байна, гарантаа сайн тасрахгүй болохгүй. За энэ миний хамгийн дуртай нүүр арчилгаа. Moisturizer бол хамгийн гол нь. Тэгээ би энэ watermelon-тэй хэрэгэлдэг. Усан бейс ямар ч тосмос байхгүй. Тэгээ энэ маань болохоор mist байгаа. Нүрээ будсныхан дараа эсвэл нүрээ будахаас өмнө тасаж болно. Тэгээ энэ бас яг одоо би энийг түрхсэн байна л да. MAC-ийн strobe cream гэсэн. За энэ дотор миний нүрний бодгоноод байгаа. Жохон заврааг байгаа. Нийсний хэрэггүй. Тэгээ нүрний brush-нууд маань байна. Би иймэрхүү саатай юм төрнө амар дуртай да. Нугасгүй гэж хэлж болно. Өөр ямар brush вэ? Энэ бас миний нэг дуртай brush-нууд нэг. Шигтлээ. За энэ доор бол дандаа хумс арчилгааны юм байгаа. Би өөрөө хумсан амар яглах дуртай. Тэгээ бүгдээрээ хумсны бодог, хумс файл гэдэг бүх юм байгаа. Болрагийн дуртай хэсэг байлаа. За хувцсны шкафыг онгоолгож үзүүлээд явах. Би энэ дээр юу байна гэхээр манай Alexa байна. Alexa-гаас бүх юм асуудаг. Бас байнга хөгжин сонсдог. Би тэр дээр байгаа энэ гидсийг харж байна. Cast gids. Мила дээр жирсэн бахтаа хийлгэлж байсан. Одоохондоо яг будаж амжаагүй байна. Бас гоё өдөр мөдрөө бичээг байгаа. Би ирээдүйд гоё хаусанд орохдоо энийг хандаа үлгэнэ гэж бодож байгаа. За энэ нарны тоснууд хүүхдийн нарны тос, томгийн нарны тос гадаа гарахтаа юу байнга цацна. Тэгээ энэ юу вэ гэхээр энэ алкохол 100% алкохол мега ажилласаа ирээд эсвэл хин нэг нь гадагшаа гараад орж ирэхэд бол заавал цацдаг юм алкохол. Тэгээд манай охтууд ч одоо памперс зүүдгүү. Тэгээд хаяада өмдөндөө шийддэг болохоор энийг бол байнга гэртээ цацна. Шээс нэртүүлэхгүй тулд. За энэ зургаас харуулъя. Angels were born on August 15, 2018 гэд манай хоёр охин яг дөнгөж төрөөд маргааш нахвалсан зураг байна. Ийм хөөрхөн жаахан байсан байна. За гişээ манай галтгаа байна. Энэ манай охтуудын хоолой иддэг ширээ. Бүр намайг жоохон байхад л Монголоос авч ирсэн. Эвтэй 4 амтан маань байна. Манай охтуудын 2 снакны сав, бас усныхан савнууд нь байна. Ингээ бэлдээд авчаар өөртөө аваад идээд дуучдаг болохоор амар. Энийг танартаа харуулъя. Энэ зис уснаас нь тэр аяганд нь хийгээд усын нөгдөг байгаа. Тэгээд зиснаас уух чаа эрүүл мэндэд маш сайн. Тэгээд энийг одооноос эхлээд охтуудаас өгч эхэлж байгаа. Ийм биеийн эсрэг үзлийн сайжруулдаг юм витамин байгаа. Тэгээд охтуудын манай хоёрын D витамин байна. 2 наснаас дээш хүүхд уудаг. Гэхдээ одооноос эхлэх манай хоёр ч одоо 2 нас өрөөг байгаа шүү дээ. Одоо удахгүй хүрлээ дээ. Энэ харин манай бага охины уудаг D витамин. Энэ харин ээжийнх нь витамин байна. Бид нар ч одоо төрснийхэн дараа биеэсээ харчлахгүй болохгүй. Энэ маань нэмэгтэй хүнд маш сайн бүх төрлийн витаминтэй юм гами байна. Би янз бүрийн юм уух амар дурггүй, юм ууж чаддгүй болохоор юм гамигаар нь хэрэгэлдэг. Харин мегавтэй өрөө. За бүгдээрээ орцгоё. Манай охин чисэн чи сэрчжээ. Оо башнаа ингэж. За тэгээ манай охин сэрцэн юм чинь би чанга гарч болох юм байна. Энэ ингээ манай унтлахын өрөө. Нэг юмэрхүү манай гэрийн хамгийн дуртай өрөө гэж хэлж болно. Энд орж ирээд тэгэл маш сайхан тайвширдаг. Манай охины орно. Гэхдээ одоохондоо эндээ унтаж эхлэегүй байгаа болохоор дээр нь баах юм тавьсан. Pampers тэгээ хүнжилнүүд. Энэ хөөрхөн baby book гэдэг. Энийг та нар авч уншвал энэ амар хэрэгтэй мэдээлэл өгдөг шүү. 1-3 насны хүртэл
хүүхдэд яаж хооллох уу, юу өөрчлөгдөг, яаж өсдөг гэд бүх талаар байгаа. Айгүй хэрэгтэй мэдээлэл сайтай байна уу? За энд юу байна гэхээр миний ring light байна. Агаар чийгшүүлэгч болон манай охины сонсдог хөгжим нь white noise. Манай охин хөөрхөн дуграад харна авчлаа. Сайн уу? Хоёлаа хамтдаа гэрээ танилцуулах юм миний охин. За. Манай хамтлагын өрөө нэг иймэрхүү. Тэгээд шкаф харуулъя. Энэ хувцснууд бол манай охтод дандаа томцсон ирээдүйд үнсэх хувцснууд байгаа. Тэгээд бүгдийг нэг өвлгөө тавьсан. Энэ дээр юу байна вэ гэхээр энэ манай гэр бүлийн альбом байна. Манай охтуудын sketchbook нь байна. 0-1 нас хүртэлх тийм гоё дурсамжтай зураг болон юу болж байсан бүх тэмдэглэлүүд байгаа. Энэ Монголоос авсан тоснууд байна. Манай охтуудын хэрэгэлдэг. Олноор наваад ингээ хадгалчтэй. Энэ дотор амар гоё юм байгаа. Энэ дотор Монголоос ирсэн хүүхэд хөгжүүлэх тийм тоглоомнууд байгаа. Та нартай бас харуулна. Тэгээд энэ доошоо ингээ явах юм бол энэ хоёр боксын дотор манай охтуудын тоглоомд байгаа. Тоглоомуудын үе үед нь байнга сольдог. Хуучин тоглоом байлгаж аваад гаргаж ирэхээр яг шинэ тоглоом тоглож байгаа юм шиг л баярлдаг болохоор байнга солиод байвал боломжийн юм байлээ. Энэ болохоор манай охтуудын нотенслэг гэдэг юм. Ер нь олноор наваад ингээд тавьчихад амар байдаг. Энэ юм дээр манай storage маягийн юм өрөө. За тэгээд энэ манай охтуудын гоё л нэ өгсөндөө. За манай хоёр охины өрөө. За яг энэ ингээ манай охтуудын өрөө байна. Холоос харуулна иймэрхүү. Энэ дэлхийн хаанд юу байна вэ? Энэ чанаас хэлээ тайлбарлаа авчи. Энэ бол манай охтуудын 1 сартаа мэргэжлийн зурагчаар авахулж өгсөн зураг байна. Ийм хөөрхөн байсан ш. Оо, них бандгар. Цаахны доор манай хоёрын хичээл эдэг ширээн байна. Тэгээ хичээл эдэг самбар нь. Энэ айгүй гоё самбараа. Яг энэ талдаа шохоогоор нөгөө талдаа маркераар бичдэг. Хоёр талын хоёуланг ашиглаж болдог ийм самбар байна. За энэ самбарн дээр би ABC-гээ эсвэл тоо бичингууд манай охтод хэлдэг. Одоо Меланила 1-10 хүртэлх тоо мэднэ. Бас ABC-гээ маш сайн мэднэ. Тэгээ удахгүй бас энэ гоё номнуудаа өөртөө уншиж сурах байхаа гэж найдаж байгаа. Энэ дуртай номнуудаа авчираад уншуулдаг. Тэгээд амтан бүр нэг ном твэрсэн байгаа. Тэгээд энэ хоёр гитар нь яг хөгжмийн хэрэгслүүд нь бүгдээрээ энд байна. Тэгээ манай хоёр охины унтдаг орон нь энийг эмийн хийж өгсөн. Энэ дээр ингээд гიშгдэг. Эрүүл мэндэд сайн массажлж өгдөг. Гэт эмийн хоёр охиндоо хийж өгсөн байгаа. Тэгээ тэр манай охтуудын зүүд манагч нь байна. Гэ муухай зүүднээс хамгаалдаг. Та нартай би нэр өөрийнхөө хийсэн дэрийг харуулъя. Эмээтэй нийлж хийсэн. Хоёулынх нэг адилхан. Ингээ жоохон дуумсчихсан подолкуудаар нь хийсэн. Харин дотор нь өөртөөхөө багцсан хувцсуудыг хийсэн. Өөр багцсан хувцас авах юм бол тэдний нас хийгээд гоё дээл мэл хийнэ гэж бодож байгаа. Одоохондоо дээл нь арай багтаагүй. Хоёуланд нь яг адилхан юм дээр байгаа. За энийг манай хоёр охины төрсөн 1 насны төрсөн өдрөөр манай бэлгэлсэн. Харин энэ MN гэсэн Меланила гэд нэрнийхэн эхний өсгөөд гэж шимэглэл болгон үлгсэн. За ийшээ дахиад нэг өрөөтэй. Энэ хуучин манай хоёр охины тоглоомны өрөө байсан. Одоо харин ор тавьсан байгаа. За тэгээд нэг ийм өрөө байна. Манай хоёр охины морин. Тэгээд тэрэн дотор бас тоглоомууд нь байгаа. Тоглолцоод буцаагаад хураачдаг. Тэгээ хоёр туулайн гэрлэнэ. Энэ бүр амар игдүүтэй бүр багаас нь хамт байсан болохоор харахаар хайр хүрээд идэв. Том бамбрууш. Тийм дээгүүр манай их чи уншдаг номнууд нь байна. Манай их төр зүр байгаа болохоор тийм уншдаг номнуудаа энэ дөрөв тавьсан. Тэгээд энэ манай охтуудын эмээн Монголоос ирэхдээ авчирсан номнууд нь энийг орой алга ер нь уншиж өгдөг. Ийм хөөрхөн өвлөн гэдэг бүх хаттын номнууд их гоё түүхэн сургаалтай номнууд байгаа. За Меланилагийн бөмбөлөг данч өөртөө барьж байгаа хагалцсан болохоор зөвхөн зургийг ингээд хадгалцсан. Яг энэ дээр юу вэ наа манай их чи өнөртөө бас тэгээд энэ манай гэр бүлийн зураг байна. Энэ хамгийн жоохон бэби нь би шүү дээ. Тэгсэн чи өөрөө юм том бэбитэй болцсон.
Манай охтодын шар шүү. Бас сонсдог white noise нь. За энэ өрөө нэг иймэрхүү. Тэгэл энд ингээ манай охтодын өрөө байна. За тэгээ та нарт таалагдсан гэж найдаа. Юм болгоны нэг үршлэн танилцуулж чадсангүй. Гэхдээ яг богинохын хэмжээнд гэрээ танилцуулж чадлаа. Тийм. Манай охин амар том болж байна. Одоо удахгүй 4 сар хүрлээ. Анаас гэрийнхаа роботыг танилцуулахаа багтчихжээ. Манай аймаг робот миний ажлыг хөнгөвчүүлж өгдөг. Гэрээ ингээд цэвэрлээд хамаг хогоо түүгээд явж идэг юм робот байгаа. Утсан дээрээ бүх тохиргоог нь хийждэг. Тэгээ намаа аян хугааж авах робот маань гэр цэвэрлээд эсвэл хүүхдүүд унтчих зайхан шалаа цэвэрлждэг. Тэгээ завгүй ясны маань юм роботтой ахад боломжийн зүгээр юм байл шүү. Нэг даах удаа лемон идэж үзэж байна. За идчих юм яах вэ? За идэрэй. Хөвтэй төлөв шүү. За. За идчих юм яах вэ? Идэрэй. Кака? Хап гацчих. Хвшлиг хийж болох нь мэдээд байна. Хазар минь яах идэрэй. Кака? Хацчих яах вэ? Чотлоо ээжигээ хуураад байна шин. Миний охин юу юм яах вэ? Хими. Гашин байна. Гашин. Нэлээ хидэд үстэй ямар вэ? Гашин. Гашин. Оо нана гашин байна. Танилээ идээр миний хийдчих. Юмаа идээр. Чи лээжтэй үзэл та гацчих юм яа. Чи мэдээд байж дээ. На яруу цагийн харанцтай тэр. Хөөч итэт гамуу. Гашин байсан ч гэсэн идсэн. Оо за. Ээж намсах уу? Асуух юм уу? За одоо энэ хөөш лемон идэж үзүүлэх чинь. Гашин биш ээ нэ. Юу гашин? Нэ. Чи хормогч зүйцэн чинь тагач шиг харагдчих. This is too гашин. Гашин нийлээ чи нэг идэх үү? Арта. Нэмээ. Чи идэх юм уу? Инхүү шиг дөрөөгд идчих. Oh my god. За сүг очих, дахиад сүг очих юм яхаа. Сүн энэ. Яна нэлээд идэхгүй амаа дараадгүй гэдэг шүү дээ. Хаатай. За чөөдий. За нүд тарихгүй дээ яг. Дахиад идэх гэж байгаа юм уу? Би нүд тарихгүй дээ. За. Юусе ухад яраж мавахгүй шүү. За. Ямар ч тийм реакшн гарахгүй дээ шүү. За. Чи яраад. Гашуун биш тийм. Миний офисоо шууд амруугаа ажиллаж шүү. Захид иччих. Яа. Энэ дэцэн жам лүччихтэй. Таамсаач. За би одоо лемон идэж үзүүлэх гэж байна. Ямар ч тийм нүүрний хувилгүй. Та яаж тэгж байгаа юм бэ? You like that? I like it. Энэ гашуун юм дуртай. Амро. Реакшн гаргаагүй үстэй. За да аав нь ямар ч нүүрний хурал байдаг штэ. Чи ярвац. Йоо, мөрч өшөөс гаж. Инкушананы. Нийлээс идэдээ. За хоёлаа идэж үзчих юм нэг хараа. Оо миний охиных байхгүй шүү. Миний хийчихсэн.
Аав энэ үжи идсэн юм уу? Энэ Лемоны чаленж. Хэрэг. Ай! Гашуу. юу миний хөө? Бella. Сайхан сэрцэмэн. Апгрейд чинь хоёр анаа нь унтж байгаа. Өдрийнхөө унтлагыг хийгээд аавч хоёр нь Беллатай хамт кино үзэж байна. Ийм хоогийн доо гэсэн. Тий, ийм онхогийн тоглосон кино үзэж байна. Хүй чи ямар инээдтэй юм бэ? Тэрнээс шүү хараа энийг. Ой, тийм цэцэг цэврэн юм байна. Цэцэг хахин юм. Ой, сайн сэрсэн тий. Ээж нас үсмэр шүү. Боо мэдчих. Баати. Оо, онгож байна уу? Сайн байна миний охин хийгээ сайн гаргаарай. Эцэнд хэд мамаа what тийм Ой. Инкшэнэн хоёр төдийг тагалж юм. Хоёрж байгаа. Инкшэнэн бичлэг. Сайн юу? Энэний гараад хай. Нила. Милэнэлээс инхүү шанаага дуурайгаад сэлсэн те. Дээр нөгөө хавд усанд орсон чинь инхүү шанаа сэлж үзүүлсэн. Хараач тэг хөөрөх юм үсэсийн цавнаад шүү дээ. Хоёр тэ 8 баяртай ирж байгаа хавд усанд оруулж байгаа л ба. Түрүүн бас лемон чаленж хийсэн тий. Ой, миний хөө анир уус цацж болохгүй шүү. Аниг уус ийм гоо палаж өмссөн байх чинь. Сарч ш. Ана чамраа тацгаа. Бас асгарч байна. Окей. Мими усанд ороод биендээ тосоод иргүүлээд одоо унтахтаа бэлдээд таргаа ууж байна. Тийм ээ Мими, мами нахо. Ой чи. Нүрэн таргийн дагаа ажиллаарай. За. За минийхөө сууч. Ээж намтны нь хооллоо. Багын хооллоо за. За нийлээ тасаад төрхвөл. За одоо таргаа ууж байна. Ням. Оо мондаг. За хоёлаа таргаа идчих миний охин. Миний охтуудаа. Ням. Гоёмтэй нөө. Осонд орсон. Одоо унтгал татаа. Таргаач ээж нь шүтэн угааж өгөөд тэг онтон за. Нэлээ карчих. Ням. Ямар мондаг юм бэ? Элэж нь бугуучийг хараад аа. Гогогийн харъя. Вау, энэ М гэжчихсэн байгаа. Милаг. Ээж нь охиныхон бугуучийг харъя. Ээж нь насар дэм бугуучтай. Беллас юм зэсэн бугуучтай тий. Баяа. Таргиадаа дууссан ч одоо унтъя за. Гох ингээ унтъя. За октодоо өрөөнд нь оруулаад хаалгыг хаацсан. Тэгээ өөртөө унтаад өгдөг. Ойрд ингээ хамт суугаад бичлэгээ төгсгөөгүй удсан байна. 3 хүнтэй болчих цаг зав айгу бага болчт юм байна. Хүмүүсийн одоо асуултандаас хариулж чадахгүй байна. Тэгж байгаа боломжтой үедээ бичлэг хийгээд байна. Манай бичлэгийг үзээд та бүхэн эерэг мэдрэмж аваарай гэж хүсье. Тэгээ та бүхэнд амжилт хүсье, гоё өдрөг байгаарай. Баяр таа.
Баяртай.